За сайн байцгаана уу хүүхдүүдээ, залуучуудаа. Холбогдсон одоо 11 хүн байна. Гэхдээ ер нь бол 5 цаг жоохон өнгөрөөгөөд хүүхдүүд маань орцоод ирдэг байгаа. За Y Select ер нь бол эхлүүлээ. Та бүхэн ингээд Facebook-оор ингээ хараад ивент дээр орж ирсэнд баярлалаа. За ер нь бол манай ивентийн гол топик буюу сэдв маань болохоор зорилготой, утга учиртай, аз жаргалтай амьдралыг хэрхэн одоо өөртөө бий болгох вэ? Яаж үүнийг зүгээр л хүсэл биш ажил хэрэг болгох вэ гэдэг ер нь бол сэдвтэй байгаа. Тэгээд үүнийг ажил хэрэг болгох гээд одоо гаргалгааг хайгаад ном бичсэн хүн маань манай өнөөдрийн илтгэгч байгаа YSL-д оролцож байгаа хүндэт илтгэгч маань бол Залзаа ягч байна. За ноён гантай өнгөрүүлсэн 100 өдөр гээд ном бичсэн байгаа. Одоо яг энэ би барьчихсан байна. Энэ номыг бичсэн байгаа. Тэгээд өөрөө болохоор UX UI дизайны чиглэлээр ажилладаг Procraft Digital Agency-гийн CEO ийм хүн байгаа. Тэгээд одоо Монгол орны өнцөг булан бүрээс холбогдож байна. Одоо хатгалаас холбогдож байна, манхангаас холбогдож байна. Энэ залууст өнөөдөр амьдралын зорилгоо хайсан 1 жилийн аялал түүнээсээ гарсан санаанд үр дүнгээсээ хуваалцах гад ингээд цагаа зарцуулаад ирсэн байна. Одоо илтгэгчтэй маш их баярлалаа. Тэгээ микрофоноо Залзаа ягчтай дамжуулъя. Бүгдэнд нөрөө мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр миний яриаг сонсохоор хүрэлцээрсэн сонсохоор ингээд Zoom руу ороод ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Би болохоор яг түрүүний хэлдгээр яг мэрэгжлийн тим амар мундаг бол илтгэгч бод биш шүү. Надаас ингээд амар лекторийн төвшний яриа битээ хүлээгээргээд урьдчилаад хэлчихэ. Зүгээр л яг өөрийнхөө алдаанаас сурсан тэр сургамжуудаа ингээд таадад ингээд хуваалцахаар туршлагуудаа хуваалцахаар ингээд ороод ирсэн байгаа. Тэгээд таадад зориулаад ингээд бяцхан ингээд презентацийн бэлдсэн. Тэгэхээр ингээд слайдаа дэлгэцээ шеэрлээд тэгээд харуулчаад болох уу тийм. Болон. Тийм. Одоо харагдаж байгаа даа? Харагдаж байна. За окей. За энэ бол би байгаа гэсэн 2 жилийн өмнөх одоо миний ерөнхий дүр ч юм уу те нэг иймэрхүү бонхон устай яг ийм бор болтой өмсөд ингээд том сөхөөрөд явдаг тийм охин байсан. Тэгээд энэ бол яг ном бичих үеийн тэр миний дүр гэж ядгаж явсан тэрийг ингэ зурсан. Тэгээд тэрийг илүүтэй ингээд өөрийнхөө тухай ингээд жоохон мэдээлэл ингээд өгсөн дээрх гэж бодож байна. Яг тэгэхээр та хэдийн бас ихэнх нь намайг сайн бас мэдэхгүй тийм байгаах тийм. За окей, би болохоор 2 хүүтэй. Том хүү маань 3 дугаар анги, бага хүү маань 1 дугаар ангид энэ жил ороод ингэ явж байгаа тийм хүүтэй. За 2018 онд би Өгсөх зам гэдэг номыг анх өдөрч гаргаж ирсэн. 2019 онд болохоор ноён гантай өнгөрүүлсэн 100 өдөр гэдэг энэ ном маань ерөөхдөө төрж ирсэн. Тэгээ энэ 2 ном бүтсэн түүх бол анхнаасаа ингэ ном болгох тийм зорилго бол байгаагүй. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн хүрээнд явж байгаад ингэ санаандгүй бүтсэн юм ном байдаг. Тэгээ энэний сториг би ингээ хойно дахиад дэлгэрэнгүй ярьж байгаа. Тэгээд Procraft гэдэг энэ компани хамтран үүсгэн байгуулагч. Тэгээд одоо л гүйцэтгэх захирал нэгээд явдаг ийм түүхтэй. Манай компани болохоор ерөнхийдөө дизайны чиглэлүүд ажиллагаа явуулдаг. Энэ жил 9 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм агентлаг байгаа. Тэгээд саяхан би тэд бол ингээд 4 тэрбумаар үнэлэгдсэн. Бас энэ жилийн аягүй том амжилт болохоор 3 том тийм хөрөнгө оруулагч манайхтай холбогдоод хөрөнгө оруулалтын санал тавиад манай партнер болооч гэсэн тийм өсөлтөд бол тавьсан байгаа. Тэгээ тэр бол бас ингээд тодорхой богино хугацаанд бас ингээд үзүүлсэн бас нэг амжилтуудын нэг гэж боддог. Гэхдээ энэ бүхнийг зүгээр яриад байгаа шалтгаан нь юу вэ гэхээр 9 жилийн хугацаанд те энэ зэрэг ингээд нөхцөл байдалд хүрэхэд бол ингээд маш олон аяллыг туулсан байгаа. Алдхаасаа онхоосоо илүү алдах нь айгүй их байсан. Тэгэхээр энийг ярьж байгаа шалтгаан нь болохоор би хэд миний хувьд болохоор алдааныхаа тэр түүхүүдийг таадад хуваалцаад илүү сургамж
өөрсөндөө олж аваасаа гэсэн үднэс ингээд ярьж байгаа шүү. Тэгэхээр зөөр ойлгоорой тий. За тэгээд ийм багийг бод ингээд би тэгэхэд удирдаад ингээд явж байгаа. Тэгээд юу ярих гэсэн бэ гэхээр яг 9 жилийн өмнөх одоо эхлэл бол миний хувьд бол ингээд цэвэр ингээд тэгцэгээс эхэлж исэн. Тэгцэг гэдэг нь болохоор одоо яг тухайн үед би их сургуулаа төгсөөд өнгөж жил болцсон байсан. Ямар ч найз нөхөдгүй, ямар ч танилгүй, тэ ямар ч тийм хүрээлэл байхгүй тийм ситуацид ороос ингээд компани байгуулъя гэсэн тийм том толгойтой шийдвэрийг гаргаад ингээд өөрийнхөө түүхийг эхлүүлжсэн. Тэгээ тэр он бол 2012 он байгаа. Тэр үед өөрийнхөө хамгийн сайн найзаас ингээд цогтоо гэдэг нэртэй залуутайгаа кофе шопт уулзаад тэгээд хоёулаа ямарч үр дүнгүй үр бүтээл аюу муу ажилтан байсан. Тэгээд тэрний шалтгаан нь юу байсан бэ гэхээр би дургуй мэргэжлэрээ ингээд 4 жил сураад одоо мэдээлэл технологи гэдэг чинь IT-ийн чиглэлээр програм хангамжаар ингээд сураад төгсчихсэн. Тэгээд тийм сайн сурч чадаагүй учраас ингээд тухайн компанид IT-гаар софтвер инженерээр ороод сурах хавцтай бол ингээд аюу муу ажилтан байсан. Тэгээд жил ингээд ажиллах хавцтай миний бие бол ингээд юу ч энэ чиглэлд бол ингээд ажиллах ёстой хүн биш юм байна гэдгийг ингээд ойлгоод тэгээд компанида ингээд ажиллаа өгөөд ингээд гарсан байсан тэр үе байгаа. Тэгээд зөгтөөд ингээд санал тавиад компани байгуулах шийдвэр гаргаж ирсэн. Тэр шалтгаан нь яг юу байсан бэ гэхээр би нэгдүгээрт ингээд би ийм муу хүн учраас ийм юу ч мэдэхгүй ийм ажиллаа хийж чадахгүй ийм хүн учраас ингээд намайг ямар ч компани ингээд тоож авч чадахгүй ах гэсэн тэр айдас бол нэг номерт байсан. Тийм учраас өөртөө ажлын байр бий болгоё гэсэн тэр айдсаа гаргалсан нэг тийм шалтгаан бол ингээд байсан бүр цаана тий далда. Хоёрдугаар гэх юм бол би компани байгуулах юм бол хөссөн үедээ ажилдаа ирээд хөссөн үедээ яваад тий цагийн эрхчлөлтөй байх юм байна. Хоёрдугаарт амар баян болох юм байна гэсэн юм буруу зорилго гэх юм уу. Тийм хоёр зүйл ингээд үндэслэгдээд өөрийнхөө компанийг үүсгэн байгуулах шийдвэр ингээд гаргаад явжсан гэсэн үг тий. За тэр үед болохоор надад ч биш манай цогтоод нөгөө хамтрагч тий цогтоод байсан цорын ганц өмч бол ингээд ганц ноутбук л байсан. Цогтоо болохоор илүү нөгөө дизайн чиглэлээр төгссөн юм дизайны мэргэжилтэй. Харин би болохоор ингээд IT-гаар төгссөн. Гэхдээ IT-гаар ажиллах дурггүй. Тэгээ миний хувьд болохоор ингээд ажил захиалга ингээд олж ирээд цогтоо хийгээд тэгээд бид хоёр ингээд мөнгө клиентаас аваад тэгдэг тийм дизайны үйлчлэг үзүүлдэг тийм компани эхлүүлж ингээд байгуулж ирсэн. Тэгээд тэндээс хойш яг юу болсон бэ гэхээр нэг хоёул ингээ офисгүй тийм ингээд сар хугацаанд ингээд ноутбук дээрээс кофе шопоос ажиллаад явж байх тэр үед юу тохиолдсон бэ гэхээр одоо цогтоогийн найз нь хурж ирээд ноутбук ингээд төр зээлээч гэд 2 хоног хэрэглчээд өгье гэдэг ингээд яг аваад явж ирсэн. Тухайн үед болохоор энэ ноутбук чинь бит хоёрт байгаа бүх өмч бол ингээд байсан шүү дээ. Тэгээд тэр найз нь ноутбукийг хэрэглчээд дахиж ер нь бол авчирч өгөөгөө тэр чигтээ ингээд доторх дата байсан мэдээллүүдтэй тэр чигт нь авч яваад ломбардд тавиад тэрийг алдаад өөрөө ингээд тий усан тайсан чулууш ингээд алга болсон тийм кейс бол байдаг. За тэгээд ингээд бүх юм алдчихад одоо өргөжлүүлэх үү яах вэ гэдэг дээр ингээд тулж явах үед цогтоогийн гэр бүлээс нь ингээд дэмжиж эмэн тий ингээд өөрийнхөө тэтгэврийн зээлийг аваад зээл авч ийж ингээд бит хоёрын ийм анхны жижигхэн офисын түрээс ингээд төлөөд оффист бол оруулж ирсэн. Харин тухайн үед манай аав маань болохоор бас ингээд мөнгөний боломжгүй тий тэр үед өөрийнхөө цалингийн зээлээр ингээд компьютер авч өгөө. За та хоёр ингээд юм ахлуулаарэ гэдэг 12 онд ингээд компани маань эхэлж исэн түүхтэй юм аа. Тэгэхээр энэ үе бол ингээд бараг тэгцэг гэж хасах зэгээс эхэлсэн гэж хэлж байна тий хасах зэгээс ингээд компани анхан үүсгэн байгуулад явж исэн. Тэгээд 2012-аас 2017 он гэдэг бол нэг 5 жилийн хугацаа. Эхний 5 жилийн хугацаад ер нь бол хард арсан зүуд байсан гэж хэлж болно. Маш их туршлагагүй ямар ч ингээд компани байгуулах тухай ямар ч ойлголтгүй мэдлэггүй байж ингээд айгүй том толгой гаргаад шууд компани байгуулаад явсан айгүй том нэг талаас алдаа бол байсан.
Тэгээд энэ 5 жилийн хугацаанд бол би тэгэд хүн ажилд авч үзлээ. Анх удаа ингээд цалин тавьж үзлээ те. Тэгээд өрөнд орж үзлээ. Цалингаа тавихгүй байх тийм нөхцлүүдэд орж үзсэн. Тэгээд дээрэс нь ингээд офисынхаа түрээс сэгдүүлж чадахгүй, татварын өрөнд ороод те юу ч мэдэхгүй. Одоо борлуулалт яаж хийдгийг ч мэдэхгүй, компани яаж удирдах, хүнтэй яаж ажиллах, бүр ямар ч тийм ойлголтгүйгээр ингээд байсан учраас ингээд тэр цаг мөчөл ингээд хамгийн хэцүү тийм цаг мөчүүд байсан. Тэгээ би тэд ямар үйлчлэгээ үзүүлдэг байсан бэ гэхээр ийм 2D анимашнер одоо бизнесийн эсвэл төрийн бус байгууллагуудын олон нийт рүү чиглэсэн ингээ ойлгуулах гэдэг санааг 2 минутын 1 минутын видео болгоод ингээд видео контент хийж өгдөг тийм үйлчлэгээ үзүүлдэг байсан. Тэгээ яагаад ингээд ажлууд аваад хийгээд байсан хэрнээ амжилтгүй байгаад байсан бэ гэхээр гол шалтгаан нь ингээд тухайн үед ингээд манай видеод ерөөсөн өндрөөр үнэлэгдэж чаддгүй те ганц видеог ингээд хийж байгаа үнэн авч байгаа үнэн ингээд бид хэд ингээд цалингаа тавьж дийлэхгүй хүмүүсийнхаа түрээсийг хүмүүсийнхаа цалин офисынхаа түрээсийг төлж чадахгүй хэмжээнд хүртэл тийм ашиггүй гэх юм уу тийм сервис бол байсан. Тэгээд 5 жил ингээд яг хөө бид бол хамгийн сайнаар бол ажилладаг байсан тухай тийм 5 жил ингээд зогсолтгүй ингээд ажилласны дараа бол миний өөртөө гаргаж ирсэн хамгийн тийм шийдвэр бол тийм чухал шийдвэр байсан. Компани хэрхэн дампууруулах вэ гэсэн тэр асуудал байсан. 5 жил явчаад ингээд тэрэндээ бууж өгөөд тийм ер нь ингээд өрөндөө баригдаад тийм гэдэг шиг. Тэгээд ингээд Google дээр яаж компани дампууруулах вэ гэдэг талаар ингээд судлаад үзсэн. Тэгтэл нөгөө компани аварч үлдэхээс илүү хэцүү юм шиг тухай санагдчихсан. Яагаад тэгэхээр бүх өр шир татварын юмнуудаа ингээд төлж дуусаад тэгжиж ингээд компанаа ингээд дампууруулд юм а гэсэн тийм хууль бол байд юм байна. Тэгээд тэрийг мэдэхгүйгээр ингээд тухайн үед ингээд бүх тоног төхөөрөмжөө зараад тэр нөгөө татварын өрийг бол ингээд төлж дийлэх хэрэггүй тийм хэмжээнд ингээд очсон байсан. Тэгээд яасан бэ гэхээр дампууруулах нь одоо ийм хэцүү юм бол одоо яаж аврах вэ гэдэг ганцхан асуулт бол ингээд над дээр ингээд үлдсэн байсан тухайн үед тийм. За компани яг хэрхэн аврах вэ? Айгүй олон юмнууд ингээд бодож байсан. Яаж аврах талаар одоо ямар нэгэн шийдэл бол орж ирэхгүй байгаад байсан. Яагаад тэгэхээр аль хэдийн ингээд 5 жил болчиход байхад надад стил ингээд зөвлөгөө өгөх ментор ч юм уу надад ингээд дотн чиглүүлээд өгөх тийм хүн бол ерөөсөө олдохгүй байгаад гэсэн. Зөвхөн таньдаг хүмүүс бол ингээд харилцагчийн төвшөнд, захиалагчийн төвшөнд бол байдаг гэсэн. Тэгээд нэг мэрэгэн санаа бол ингээд төрсөн юм аа тухайн үед. Тэр нь юу байсан бэ гэхээр би тэр жилээ ингээд Рутракт гэдэг ингээд олон улсын сайн дурын клубт сайн дурын ажилтан бол хийдэг байсан. Одоо яг та хэдийн хийж байгаа адилхан тийм сайн дурын ажил хийдэг байж байгаад тэр үедээ ингээд нэг төслийн санаа бодож авсан. Тэр нь юу байсан бэ гэхээр одоо ингээд сайн дурын байгууллагуудын хөвчлэн хэрэгжүүлэх төсөл болохоор юу байдаг вэ гэхээр энэ дандаа ингээд нөө хэцүү хүмүүс туслах те хэцүү нөхцөл байдлуудад ингээд янз бүрийн салбаруудад ороод ингээд шийдлүүд гаргаад явдаг гэсэн бол миний хувьд одоо нийгмийн оюунлаг салбар руу ерөөсөн ингээд хэрэгжүүлэх төсөл авч хэрэгжүүлээ. Тэр нь яг юу байх вэ гэхээр одоо ингээд салбарын мундаг лидерүүдтэй ингээд уулзаад яаж ингээд компаниг амжилттай удирдах тухай юм ном хийвэл яасан бэ гэсэн санаа гаргаж ирсэн. Тэр нь ингээд сайндаач биш одоо өөрийнхөө компаниг аврахын тулд өөртөөгөө бас ижлэхэн төвшний ингээд асуудалтай байгаа юм залуу захирлуудад зориулаад ингээд тэдний хувьд ч гэсэндээ ингээд асуулууд байдаг тийм. Тэгэхээр ийм ном хийвлээд юм. Тэгээд гол нь нэг тэр мундаг хүмүүстэй уулзаад ярьцлага хийгээд үгийн сонсох юм бол би менторт олчлаа гэж өөрийгөө ойлгож болох юм байна гэдэг тийм санаа ингээд толгоонд анх орж ирж байсан. Тэгээд 3 сард ингээд тэр санаа орж ирээд шууд ажил хэрэг болгоё гэдэг акшн хийж эхэлсэн. Тэгээд 6 сарын дараа энэ Өгсөх зам гэдэг нэртэй анхны ном маань ингээд бүтчихсэн. Рутракт клубын нэрийн дор тийм. Тэгэхээр энд ингээд салбарын төрийн бус байгууллага удирддаг, бизнесийн байгууллага удирддаг, хоршоо удирддаг гэдэг мундаг удирдагч нарыг хайж болоод тийм. Бас тэр өөрийнхөө хувьд ч гэсэн айгүй мундаг гэж боддог. Тэр 25 эрэгтэй, 25 эмэгтэй ийм залуу болон туршлагатай лидерүүдийг сонгоод тэгээд өөрсдөө ингээд очиод ингээд ярилцлагууд авч эхэлсэн баа. Тэгээд энэ дээр нэг нийт 50 удирдагч буюу 50 удирдагчтай 14 асуултуудыг би тэд ингээд бэлдсэн байсан.
Тэгэхээр тэр асуултууд нь яг юу байсан бэ гэхээр яг л ингээд надад тулгарч ирсэн асуулттай. Компани захирал ирнэ юу хийдیں, компани захирлын гол зорилго юу байдیں те. Хүний ажилд авахдаа яаж авдیں, ямар үед халдیں. Эсвэл ингээд ер нь бол бизнесээ хэрхэн томруулах байж гэдэг юм уу те. Тэр талын ингээд 14 асуулт өөртөө хамгийн эрхтэй гэсэн. Өөртөө ижилхэн ингээд залуу манлайлагч нарт ингээд хамгийн эрхтэй гэсэн тэр 14 асуултыг бэлдээд тэрийг ингээд 14 асуултыг 50-аар үржихэр ч одоо 700 хариултууд гарч ирж байгаа. Тэгэхээр ингээд 50 манлайлагчийн 700 бодит туршлага ингээд ийм бий болсон юм ном байд юм аа. Тэгээ энэ ном маань бас айгүй гоё амжилттай гараад би тэгэд номынхоо нээлтийг маш гоё тэмдэглэсэн боловч тэрний эцэст яасан бэ гэхээр миний хувьд ингээд энэ номноос бол ганцхан зүйлийг ингээд бүр ингээд ясмахандаж ингээд л ингээд ойлгож авсан байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр одоо энэ бүх захирлуудын өгчсэн гол хариулт юу байсан бэ гэхээр аливаа хүн ингээд зориг асын хараатай байх нь чухал. Хүн гэхээсээ илүү амжилттай бизнесийн ард юу байдаг вэ гэхээр асын хараа байд юм аа тийм. Бизнесүүд ингээд өөрийнхөө зорилго асын харааг ингээд тодорхойлсон цагт тэр нь ингээд амжилтанд хүрэх гол түлхүүр нь байд юм байна гэдгийг бүгд нэгэн дугаараар хэлж ирсэн. Тэр үед болохоор компани байгуулад ингээд 5 жил болцоод байхад би ингээд өөрийнхөө бизнесийн зорилгыг олоогүй те стил мөнгө олох те стил өөрийнхөө цагийн эрхчлөлөөнд хүрэх гэдэг тийм зорилгын доор ингээд ажиллаж исэн учраас бүтлгүүтэй байсан юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ингээд асын хараа бизнесийн байгууллагт асын хараа зорилго гэдэг зүйл маш чухал байхад одоо би өөрөө ингээд хувь хүн өөрөө ингээд үүсгэн байгуулсан хүн өөрөө ингээд амьдралын зорилго өөрөө яг ингээд миний хувийн зорилго юу вэ гэдэг асуулт над дээр эргэж ирсэн байгаа. Тэгээд өөрөө ч хувийн зорилгогүй ингээд компани байгуулсан байна гэдгээ ингээд тухайн үед ингээд би яг бодсон л да. Нэг өдөр ч ингээд кофе шоп суугаад тэгээд яг тэр өдөр ийм буруутай өдрөөсөн. Тэгээд кофе шоп суугаад өөрийнхөө амьдралын зорилго за компани зорилго асын хараад болио тэр бол 2 номерт тийм. Гэхдээ миний амьдралын зорилго, миний амьдралын ингээд утга учир яг юу юм бэ? Би яагаад ийм зүйл хийчихвэ гэдэг зүйлээ ингээд 5 жилийн дараа анх удаа ингэж бодож эхэлсэн гэх юм уу. Тэгээд өдөр жингөө ингээд кофе шоп суугаад бодоод би ерөөсөө хариултаа тухайн үед бол олж чадаагүй. Тэгээд надад бол тэр тухайн үед төржсэн гол мэдрэмж юу вэ гэхээр би ингээд өөрийнхөө зорилгыг олоогүй компани байгуулж явна гэдэг бол ямар ч бүтшгүй. Одоо надад бол тийм хүссэн сонирхолч байгаагүй, эрч хүчч байгаагүй. Зүгээр л ингээд өөрийнхөө зорилгыг ингээд хамгийн түрүүнд олох нь айгүй тийм чухал санагдчихсэн тэр цаг үе байсан. Тэгээд яг яасан бэ гэхээр эн чинь 19 онд би анхныхаа номыг гаргачаад номноос 1 сарын дараа тий өсөх зам номыг гаргачаад 1 сарын дараа би юм хямралд орчиж байгаа байхгүй. Тэгээд 19 оныхоо 11 сард байхаа тий 11 сард би бүр ингээд компани хаях шийдвэрт хүргээд за боли ингээд компани орхио. Би ингээд компани үүсгэн байгуулсан компани орхиод 1 жил ингээд өөртөөгөө тэр хооронд би ингээд амьдралынхаа зорилгыг эхлээд олмоор байна гэсэн тэр шийдвэрийг гаргаад хамтран үүсгэн байгуулсан зохиотоо компани үлдээгээд тэгээд дахиад нэг найзыгаа олж менежерээр тавиад тий өөрийнхөө оронд тий тавиад компани ингээд орхиод явсан хөвгтэй байд юм аа тий. Тэгээ орхиод явчаад ингээд яг юу хийх вэ? Яах вэ? Яаж зорилгоо олох юм бэ гэдэг асуултууд миний хувьд хамгийн чухлаар ингээд тавигдчихсан. Тэгээд бодож дахиад ингээд өдөржингөө бас кофе шопт суушт те. Бодоод ганцаараа өөртөөгөө яриад ингээд бодож явах үед нэг мэрэгэн санаа дахиад ингээд төрсөн. Тэр нь яг юу байсан бэ гэхээр өмнөх өсөх зам гэдэг номонд орсон тэр 50 хүнээсээ нэг хүнийг сонгоод буюу одоо тэр ноён ган гэдэг тэр хүн маань одоо энэ штэ тий ард санхүүгийн нэгдлийн одоо захирал хүн байгаа тий үүсгэн байгуулагч санхүүгийн нэгдлийн ингээд гүйцэтгэх захирал хүн байсан тий. Тэгээ энэ хүн дээр очиод өөрийнхөө одоо бизнес яаж хийх сурмаар байна гэж хэлсэн. Тэгээ та миний ментор болооч гэдэг энэ хүн дээр ингээд очсон байгаа. Тэгтэл нөө мань хүн ч одоо намайг надтай нэг л удаа ингээд уулзсан тий ярьлаа өгсөн. Өөр миний тухай мэдэхгүй учраас окей гэдэг ингээд хүлээж аваагүй. Энэ хүн маш тийм нөө гэсэн тэг шалтгаанч байхгүй тий зүгээр нэг хөндлөнгийн очиад ингээд ментор болгоо гэхэд бол ингээд зөвшөөрөх ямар ч бол үндэс байгаагүй. Тэгээд үгүй гэсэн хариуг надад өгсөн.
Тэр үед нь би яг юу гэж хэлсэн бэ гэхээр нөгөө аргаа бас ашиглая гэж шийдсэн тий. Би ингээд танаас сурсан юм юу ганцаараа авахгүй. Энийг ингээд ном болгоод гаргачаа гэдэг ингээд хариуг бол буцаад ингээд өөрт нь өгсөн. Тэгтэл надад гамиг захирлын өгсөн хариулт юу байсан бэ гэхээр хэрвээ энэ ном чинь ингээд таалагдахгүй байх юм бол би хэвлэхгүй шүү гэдэг дийлийг бол надад буцаад хариулт өгсөн. Тэр үед нь би яг юу гэж хариулсан бэ гэхээр окей болж байна. Ном ингээд 3 сар тантай би ингээд 100 өдрийн ч юм уу 3 сарын турш бол хамт байна. Гэхдээ та миний хүссэн бүх юмд ингээд оролцуулаа. Би ингээд тий таны шоу зугаац ингээ байна уу? Эсвэл ингээд бизнесийн хурлуудад байна уу? Тэ эсвэл ажлын бус цагаар ингээд бусад клубын уулзтаа тэр бүхэнд ингээ намайг нээлттэй байлгах шүү. Тэгээд намайг өрөөндөө байлгах. Тэгээд онцгой ном гараад ингээд яах юм бол би окей ингээд 3 сар алдаад тий ном бол ингээд бүтээгүүд ингээд тооцоо гэдэг. Тэгээд бид хоёр гар бариад нөгөө хүмүүс маань бас зөвшөөрөөд надад ингээ өөрийнхөө төлхөөрийг өөрийнхөө суудаг өрөөний төлхөөрийг өгснөр одоо миний аялал бас эхэлсэн гэх юм уу. Тийм тэгээд яг ингээд тохироод явснаас хойш ингээд яг өрөөнийх нь төлхөөрийг аваад өглөө болгон би өрөөнд нь ингээд ороод суудаг байсан. Тэгээд тухайн үед яг миний зорилго яг юу байсан юм бэ гэхээр одоо энд өөрийгөө ингээд нэг бол би ингээд энэ хүнээс бизнесийн тухай зөндөө их юм сурах юм бол ингээд мундаг бизнесмен болж чадах юм байна гэсэн тийм бяцхан хүсэл ч юм уу байсан. Гэхдээ яг бодит байдал дээр бол би одоо яг тэр төвшөнд бол хүрээг байгаа шүү дээ. Тэгээд ингээд иймэрхүү зорилго агуулад бол ингээд бас юм сурыг бас сурсан юм бүтээл болгоод гаргая. Хамгийн сайнаар ингээд ном болгоод бичиж гэсэн тэр зорилго байсан. Мэдээж 3 сарыг ингээд хамтдаа өнгөрүүлчихэд те үр дүнгөө тэр ном нь аягүй чанаргүй муу ном болоод ингээд гарахгүй байх юм бол гандаж онцгүй надад ч гэсэндээ онцгүй тийм байх байсан. Тэгэхээр номоо сайн бичгийн тулд ингээд бүх арга чаргыг бод хэрэгэлсэн. Тэгээд ингээд өрөөнд нь би ингээд суудаг байсан. Энэ болохоор ядаж л одоо номын маань ингээд бас нэг зургийн хэсэгтэй номон дээр бас гардаг. Үл үзэгдэгч нөмрөг өмсөж байгаад ингээд мундаг хүмүүсийн ажлаа яаж явуулдаг ингээд харах юмсан гэдэг ингээд нууцхан мөрөөдөл бол ингээд надад бол байдаг байсан. Тэгээд ангид бас ингээд дандаа он сурдаг хүүхдүүдэд гэхдээ тэр хүүхдүүдээ гэртээ очиод хичээлээ хийгээл айгуу тийм онц сураад идэм болов эсвэл ингээд угаасаа тийм төрөлхийн мундаг хүүхдүүд идэм болов гэдэг тийм бодол намайг ингээд бас 10 жил байхад ингээд төрдөг байсан аахгүй. Яагаад тэгэхээр би 10 жилийн сурагч байхдаа тийм бас мундаг сурагч бол бас байгаагүй. Тэгэд яаж тэгж мундаг сурдсан бол яаж ингээд дандаа олимпиадад оролцоод төрүүлээд идэм бол гэдэг тэр 10 жилдээ байсан тэр мөрөөдөл маань ингээд том болсны дараа яг л хэвэндээ байсан. Тэр хүмүүс маань ингээд солигдоод те бизнесийн хүмүүс яаж ингэж амжилттай явдсан бол би яагаад ингээд 5 жил 6 жил бүтлгүүтвэ гэдэг асуулт бол надад бол байсан. Тэгээд болдог бол үл үзэгдэгч нөмрөг өмсөд ингээд очиод ингээд харах юмсан гэдэг тэр хүсэл бол ингээд байсан. Гэхдээ тэр үед бол ган бит хоёрын тохирсноор энэ бол үл үзэгдэгч нөмрөг байгаагүй. Би яг хажууд нь ингээд үнэхээр 100 өдөр буюу тэг 3 сар гаруй хугацааг хамт өнгөрүүлэхдээ яг туслахын дүрд орно, заримдаа сэтгэл зүйчийн дүрд орно, заримдаа ингээд нарийн бичгийн дүрд орно. Тэгээд яагаад тэгэхээр ган ингээд янз бүрийн төвчний хүмүүстэй уулзахдаа ингээд намайг хинбэ гэдгийг тайлбарлаж хэлэх шаардлагатай болдог. Тэгээд хинт гэдгээс хамаарат заримдаа ингээд том захирлуудын уулзалтанд оролцож байгаа энэ зол сайн миний ингээд шинэ нарийн бичгийн дарга аамаач гэдэг юм. Нарийн бичиг аамаач гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ингээд танилцуулах эсвэл ингээд ажлынхандаа бол миний сэтгэл зүйч юм аа гэдэг байдлаар ингээд танилцуулах шиг юм. Тиймэрхүү байдлаар ингээд өөр дүрээр ингээд намайг танилцуулж явж байсан. Тэгээ ингэсээр аваад 3 сарын хугацаа бол яг өнгөрсөн. Тэр хооронд ингээд ганы төрсөн өдөр, шинэ жил, одоо байгууллагын бизнесийн жилийн эцсийн хурал те эсвэл ингээд сонгуультай ажиллаж гэдэг юм маш олон ингээд сонирхолтой үйл явдлууд бол өрнөжсэн. Тэр бүхэнд бол би ямар ч өөрөг хариуцлага хүлээхгүйгээр зөвхөн хажуунаас нь хараад за ингэж явагдсан байна юм байт юм байна гэдэг зүйлүүдээ ингээд яг ингээд аягүй сайн хараад тэмдэглээд явжсэн гэсэн. Тэгээ номоо бичих зэрэгцээ. Тэгээд ганаас сурсан хамгийн чухал зүйлүүд яг юу байсан бэхээр ган бол ингээд зөвхөн одоо бизнес амжилтаа хийдэг хүн бол биш ээ. Тэр бол ингээд маш олон гоё найз нөхдөдтэй байна. Санхүүгийн хувьд бол маш амжилттай хүн байна. Хөө хүний хөгжил гэдэг бол тултлаа хийдэм байна. Өөрийгөө байнга хөгжүүлж гадагшаа ингээд дотгошоо сургуульд ингээд сурж идэм байна. Эрүүл мэнд, эрүүл чирэг байхын тулд 27 жилийн турш ингээд тасралтгүй фитнест явж тэ.
өөрийгөө эрүүл байлгах юм байна, өглөөрт босдсон юм байна тий. Гэр бүлээ маш аз жаргалтай байлгаж ингээд happy аз жаргалтай гэр бүлийг үүсгэж чадсан юм байна. Сонирхол хоббитой юм байна. Тэгээд дээрэс нь ингээд өөрийнхөө ажил карьер маш амжилттай юм байна. Энэ бүх юмнууд ингээд хослуулж маш сайн жөнгөлөж чаддаг юм байна гэдгийг нь бол харж чадсан. Тэгээд тэр бүхнээ ингээд сэдв болгоод ингээд өөрийнхөө номон дээр оруулаад сурсан бүхнээ ингээд үнэхээр ингээд залуучууд хэрэг болоосоо гэж бодоод ингээд номоо гаргасан байдаг. За ном бол энэ бол ингээд номын нээлттэй өдөр. Тэгээд бид хоёулаа ингээд маш их аз жаргалтай байгаа. Яа тэгэхээр ном зорилгоо биелүүлсэн. Номоо ингээд гаргахын тулд би драфт байдлаар ингээд зөвлөлт бүлгийн залуу хүмүүст ингээд уншуулад сэтгэлүүдийг авсан. Настай хүмүүст бас уншуулж сэтгэлүүд авсан. Тэгэхэд бүгд ингээд унсан хүн болгон ингээд маш өндөр сэтгэлтэй их зүйлийг ойлголоо. Өөрийнхөө амьдралын утга учир эсвэл явах чиг зорилгоо ингээд хаанаас яаж хайх хэвтэйгээ мэдлээ гэдэг тийм хариунууд талархлын сэтгэлүүд аягүй хэрэгжсэн. Тэгээ бид хоёр номынхоо нээлтийг маш амжилттай хийгээд ганц ч гэсэндээ үнэхээр их таалагдсан. Тэгээд ном чинь үнэхээр таалагдсан учраас би ингээд хэвлэлийг зөвшөөрж байна гэдэг өөрөө ингээд хэвлэлийн бүх зарлыг гаргаад тэгээд бас өөрөө зөндөө их ном худалдаж авч ингэж дэмжсэн байгаа. Тэгээ иймэрхүү байдлаар энэ ном ингээд бүтсэн. Тэгээд миний хувьд бас ингээд анхны том чаленж эрсдэлтэй ингээд сонголт байсан. Өөрийнхөө зорилгыг олохын төлөө би одоо тухайд юу ч хийхээс буцахгүй байсан гэсэн үг тийм. Тэгэд маш олон сэтгүүлч нартай уулзаж зөвлөгөө авч яаж би энэ номыг хамгийн сайнаар хийх үү те яавал илүү амттай болох вэ гэдэг талаар зөвлөгөө авч судалгаа хийж ингээд явж исэн гэсэн. Ямар ч байсан амжилттай номынхоо нээлтийг хийгээд 2 жилийн өмнө ингээд үр дүндээ хүрсэн байдаг. Тэгээд номын эцэст одоо номоо бичиж дуусаад зорилготой яг хүрсэн юм уу, зорилгоо олсон юм уу, яасан юм уу гэдэг асуулт бол айгуу тийм хүмүүст сонирхолтой санагддаг юм шиг байна тий. Тэгээ миний хувьд бол ингээд үнэхээр зорилгоо олсон гэж боддог. Жилийн дараа би ингээд ном бичээд үр дүнд хүрсний дараа за би ер нь тий энэ бизнесийн чиглэлээр явахыг хүсэж байгаа юм байна гэдэг тэр зүйлээ олж мэдсэн. Тэгээд нэг зүйлийг олж мэдсэн. Хоёр дахь зүйл болохоор би бичих дуртай юм байна. Бас бичиж чадах юм байна гэдэг тэр итгэлийг бас ингээд олж авсан тийм хоёр том зүйл ингээд олж авсан байдаг энэ төслийн дараа. Тэгээд дараа хэзээ нэгэн цагт ингээд ном бичих боломж олох юм бол би 3 дахь номоо бичих юм байна гэж бодсон. Хамгийн чухал зүйл нь яг юу байсан бэ гэхээр өөрийнхөө бизнесийг илүү амжилттай авч явах юмсан гэсэн тэр хүсэл байсан. Өмнө нь би ингээд 6-7 жил ингээд алдсан тийм. За тэгээд яасан бэ гэхээр ганаас би ингээд маш их зүйл сурсан ч гэсэндээ ингээд стил ингээд бизнесийн талаараа маш их юм дахиад сурах хэрэгцээ шаардлагууд байсан. Тэгээ энийг ингээд зарлаад явсан те би ингээ бизнес яаж хийдэг жинхнээс ингээ утгаараа яаж хийдэг сурмаар байна. Би тийм алдаа ингээ маш их гаргасан. Энэ алдааг минь засч өгч чадах хүн байна уу гэд хайсан. Таньдаг хүмүүсээс ингээ асуугаад явсан те ичихгүй. Тэгэхэд ингээ нэг хүнтэй холбож өгсөн байгаа ингээ намайг тэр хүн бол ингээ бизнесийн салбартаас ингээ ажилдаг. Яг үйл ажиллагааг яаж ингээ амжилттай бизнес босгох вэ гэдэг тэр талаар зөвлөгөө өгдөг нэг хүн байд юм аа. Очоод уулзаараа гэд. Тэр хүний бас шеф болё гэж сүгдэж ороод надад ингээ ментор хийгээч гэдэг гуйсан. Гэтэл нөгөө хүн маань өөдөөс бас би төлбөртэй ментор хийнэ ингээ. Гэхдээ бас ментор хийх хүнээ бас сонгож авнаа тий. Чамаг ментигээ болгох нь одоо чамаг дасгалжуулах хэсэг нь одоо ингээ шийдэхин тулд би ингээ шалгалт авъя гэдэг ингээ бас ингээ тест хөөхөн ингээ тестүүд авч ирсэн. Тэгээд 2020 онд биш 19 онд ноён гамтан өнгөрсөн 100 өдөр гэдэг ном маань гараад 20 онд би ингээд шууд шийдвэр бол гарсан байсан. Би одоо бизнесийн чиглэлээр илүү амжилттай бизнес хийхин төлөө явнаа. Түүнээс мөнгө олохын төлөө эсвэл ингээд цагийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг тийм балаа зорилгын төлөө явахгүй. Одоо би ингээд ихнээсээ бизнес хийхсэн тэр сонирхол байсан учраас ингээд юу ч хийхээс бас буцахгүй тий. Тэгэд өөрийнхөө ингээд коучийг хайж олоод тэгээ бид хоёр ингээд дахиад 3 сарын турш баг 100 өдөр баггүй юу? 100 өдрийн турш ингээд надтай ингээд 7 хоног болгон уулзаад надад ингээд жинхнээс ингээд бизнес яаж хийх үү? Ямар байх ёстой юм? Том компаниуд яаж ажилладаг те? Жижиг компаниуд яах ёстой юм гэдэг өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө чадах хүрээнд ингээд зөвлөгөө өгч эхэлсэн байгаа. Тэгээ тэр манай коуч болохоор бас анх удаа ингээд зөвлөгөө өгсөн хүн нь болохоор би байж даарсан те. Өгье гэж боддог байхад нь яг тэр цаг үед нь ингээд би одоо хүсэлттэй авч таарад те. Тэгээ коучинг авснаас хойш ингээд бизнесийг шал өөрөөр харж те компани гэдэг зүйл ямар
өөр том вижн зорилготой байх хэрэгтэй юм гэдэг зүйлийг ухамсарлаж яаж системээ үүсгэх хэрэгтэй ингээ аюул олон юмнуудыг бас ингээ сураал явсан гэсэн үг тийм. За тэгэж явсны эцэст ингээд баг маань ингээ бүрдэж эхэлсэн. Жинхнээсээ нөгөө нэг вижн гэдэг зүйл одоо өөрийнхөө вижн ингээ олчлоо. Хоёр дахь нь болохоор одоо компанийнхаа вижн гэдэг зүйлийг олсон гэсэн үг. За компани вижныг ингээд олох үед тэр вижнд орно гэдэг айгүй тийм мундаг залуучууд манай багт орж ирсэн. Ягаад ч юм ингээл танаад л орж ажилламаар байна. Би ингээд ажилласаа гарцсан те. Гэхдээ танаад ингээд орно гэж бодоод гарцсан байгаа шүү. Өөр компанид орохгүй. Танаад орно гэсэн тийм залуучууд ингээд хэд орж ирсэн. Тэгээ айгүй мундаг Японд төгсөөд ирсэн. Америкт яг мэрэгжлээрээ төгсөөд ирсэн те. Эсвэл Монголд үнэхээр топ тийм залуучууд ингээд манайхыг өөрсдөө сонгож орж ирсэн байдаг. Тэгээд энийг би одоо харахтаа бид нар ингээд компани маань зорилго вижнаас яраа ингээд тодорхой болсон тийм. Захирлынхын зорилго вижнаас яраа тодорхой болсон үед ингээд нөхцөл байдал бүрдэх үед ингээд аяндаа ингээд юм болдсон байна гэсэн тэр дүгнэлтэнд ингээд хүрсэн. Тэгээд бид тэдийн вижны одоо юу байдаг вэ гэхээр одоо өөрсдийнхөө хийж чадах тэр дизайны шийдлэг гаргадаг ажлаараа дамжуулж одоо дэлхийн шилдэг дижитал технологид хурд хөгжил үр ашиг нэмнэ гэсэн юм асын арга бид хэд бол гаргаж ирсэн. Одоо өмнөх вижнээс шал өөр байгааз тийм. Өмнөх вижн зөвхөн би өөрийнхөө төлөө мөнгө олохын төлөө өөртөө ингээд хангалттай цагтаа байхын төлөө гэж зорилготой хийсэн бол одоо бид нар багаараа нийлээд тийм. Манай баг ингээд технологийн ингээд бүх бүтээгдэхүүн дээр ороод тэр бүтээгдэхүүнийг хамгийн хурдан хугацаанд хийж гүйцэтгэх нь хамгийн гоё шийдлүүдийг гаргана. Тэгээд тухайн бүтээгдэхүүн ингээд маш өөр ашигтай санхүүгийн хувьд ингээд өөр ашигыг авчрах тийм мундаг бүтээгдэхүүнүүд гараасаа гэсэн тийм вижнд орно гэдэг энэ баг маань ингээд бүрдсэн байдаг. Тэгээ одоо бид олон улсад ингээд гарах олон улсын том төслүүд дээр орж ажиллах тийм эсвэл Монголынхаа хамгийн том шилдэг төслүүд дээр орж ажиллах юм зорилгын хүрээнд ингээд топ клиентуудтай ингээд хамтраад ажиллаад явдаг тийм дизайны агентлаг байгаа. Тэгээд энэ үг бол ингээд бас айгүй гоё буддагийн хэлсэн үг байдаг. Тэгээд сая миний нэг инсипивтэй бас хамгийн тохирох юм болов уу гэж бас бодсон тийм. Гол санаа нь болохоор ингээд чиний амьдралын ингээд зорилго бол өөрийнхөө амьдралын зорилгыг хайж олох байт юм аа. Тэгээд тэрийг хайж олсон бол ингээд өөрийнхөө сэтгэл зүрх бүх зүйлээ ингээд зориулах хэрэгтэй байт юм аа гэсэн тэр буддагийн хэлсэн үг бол ингээд айгүй үнэн юм шиг санагддаг. Тэгээд чи өөрийнхөө амьдралын зорилгыг ингээд өнөөдөр олоогүй байж болно. Гэхдээ хамгийн түрүүнд чиний олоогүй бол хамгийн түрүүнд хийх ёстой зорилго бол өөрийнхөө амьдралын зорилго. Би юу хийх ёстой юм, яах гэж төрсөн те. Юу хиймээр байгаа юм. Ямар чиглэлд, ямар салбарт юу хиймээр байгаа гэдэг юм хайж болох нь хамгийн нэг номерын зорилго байх ёстой болов уу гэж бодсон. Тэгээ тэрний төлөө ингээд акшн хийж те. Би сая ингээд өөрийнхөө ямар акшн хийсэн тэр нөө түүхүүдээ бол ярьсан шүү дээ. Тэрэн шиг ингээд зөрөгтэй акшнуудыг ингээд хийж яваасаа гэж айгүйх хүссэн. Тэр ингээд таад маань ойлгоосоо гэж бас айгүйх хүсэж байгаа. Одоо юм залуу хүмүүс байгаа юм чинь те. Тэгэхгүй ингээд зорилгоо олохгүй байх юм бол одоо ингээд би яаж те 5 жилийн ингээд ямар ч хэрэггүй өөр ашиггүй зүйлд зарцуулсан те. Зорилгоо олцсон байсан бол би энэ хугацааг те зөндөө ингээд богиносгож болох байсан. Илүү богино хугацаанд би илүү том амжилтыг үзүүлж болох байсан. Гэтэл зорилгоо олоогүй буруу байснаас болж зорилго нь буруу сэтэл дээр бас байснаас болж ингэж тэнэг юм шиг ингээд алдаж 5 жилийг бол ингээд ямар ч өөр ашиггүй бас өнгөрөөсөн болов уу гэж боддог. Тухайн үед бас ингээд энийг хэлээд өгөх менторч байсангүй би айгүй тийм буруу байсан байна гэж бодсон. Тэгээд одоо энэ бол ингээд миний таад хэлж байгаа тэр үгтэй. Миний хувьд ингээд зорилгогүй өнгөрүүлсэн тэр цаг хугацаа 5 жил, 6 жил гэдэг бол миний амьдралын хамгийн том алдаа байсан байна гэж би одоо ингэж боддог. Тийм учраас одоо таад маань ингээд зорилгоо олсон бол тэрнийхээ төлөө ямар нэгэн акшн гээд яваарай. Болоогүй ах юм бол зорилгоо заавал ингээд олохын төлөө ингээд яваарай гэж хэлээд ингээд яриагаа дуусгахыг хүсэж байна. Баярлалаа. Залзаалдагчтай маш их баярлалаа. Үнэхээр гоё урам зориг өглөө. Миний хувьд бас хүүхдүүдийн одоо сонсож байгаа залуучуудад ч гэсэндээ зөндөө урам зориг өгсөн байх гэж бодож байна. Тэгээд амьдралын зорилго алсын хараа гэдэг зүйл ямар чухал вэ гэдгийг дахин бид нар сануулж өгсөн их баярлалаа. Тэнгүүт би бас ингэж бодлоо л да нэг юм хэлмээр санагдсан. Том алдаа гэж та ярьж байгаа шүү дээ. Гэхдээ энэ том алдаа нь ингээд алдаа байсан болохоор та илүү гоё ингээд юм нэг зорилго гарч ирээд шинэ том зорилго гарч ирээд
Тэгээд тэр нь айгүй том алдаа гарсан учраас маш гоё гүн сургамж аваад тэгээд тэр нь айгүй гоё том зорилго болоод явж байгаа гэдэгт би бол итгэж байна. Тэгээд ер нь бол алдаа их гаргасан хүн л угаасаа амар тийм туршлагатай гоё идэв штэ тий. Тэгээд та энэ алдаанаасаа бид нарт бас ширлж байгаад амар баяртай. Тэгээд бид нар ч гэсэндээ энэ алдааг авахгүй байгаа. Тэгээд илүү одоо хөгжөөд яваасаа гэдэг үднээс л угаасаа манай Y Select маань зохион байгуулагддаг байгаа. За тэгээд одоо ер нь бол илтгэгчийн маань яриа ингээд дуусч байгаа. Тэгэхээр ингээд асуулт хариултын цагтаа орж ирж байна. За залзаа илтгэгчээсээ юу асуумаар байна? Одоо гараа өргөөд камера нээгээд ярьж болно, асууж болно. Тэгээд эхлээд өөрийгөө танилцуулбал зүгээр ах. Тэгээд гараа өргөө бүгдээрээ ямар асуулт асуумаар байна? Асуугаарай гэж одоо асуултын цагтаа оръё. За гараа өргөсөн хүүхэд байна уу? Гараа өргөөрэй. Асуулт байвал асууж болно, асуулт байхгүй бол дуусгаж болно бас. Сонирхолтой байсан уу? Хэр яасан гэсэн. Амар сонирхолтойсэн шүү дээ. Хүүхдэд маань дуграарай. Марламаа, лав жаргалаа. Одоо ингээд хичээлд орж байгаа юм шиг асуулахгүй юм байгаа үстэй хүүхдүүдээ. Залуучуудаа. За уулын зөндөөл хүмүүс энэ да. За лав жаргал байна уу? За цогтоо. За сайн байна уу? Сайн байна. За тэгээд залуу хичээгээ менти байна. Тэгээд ямар ч хэлсэн залуу гэж маань яг энэ тухай надад ментор болохоос өмнө бол хэлж байгаагүй. Тэгээд би бас гайхчихл байсан. Яагаад намайг ийм хурдан одоо ментигээрээ сонгоч байгаа. Би бас өөрийгөө голж исэн байхгүй юу. Тэгэл одоо баг мэдчихлээ. Зорилго алсын хараа гэдэг л хамгийн чухал зүйл гэдгийг. За сая мөнх хайрхны Амина асуусан байсан юм байна. Би яран хараагүй байна. Одоо чатаар асуусан байна. Зарим хүүхдүүд маань нөгөө микрофон интернет болохгүй байгаа. Үнэхээр бахархмаар юм аа. Алдсан шантраад дахиж алдаанаасаа сурсан үнэхээр бахархмаар байлаа. Асуух асуулт байхгүй байх гэж байна. Ануужин болохоор асуулт асуугаарай. Асуучих уу гэд асуусан байна. За. За надаа асуулт байна. Ер нь нөгөө нэг ном бичгээд хамгийн одоо хэцүү байсан зүйл нь юу байсан бэ? Одоо ном бичихэд одоо хамгийн чаленжинг байсан зүйл нь юу байсан бэ? Одоо бичих чадвар уу эсвэл яг одоо топикоо олгох гэх юм уу нэг тийм онгод хэрэгтэй байдаг шүү дээ бичгээд тэрийгээ яаж олдог вэ? Миний хувьд болохоор өмнө нэг өсөх зам ном гаргасан гэдэг хэлсэн тий. Тэр болохоор асуулт хариулт байсан байхгүй. Асуулт хариулт учраас айгүй амархан ингээд асуултыг нь шивэл тэг хариултыг шивэл ингээд хоёр редакторлоод гаргах байсан учраас тэрэн дээр хэлбэр байсан. Хоёр дахь удаага нөө яг саяны ном ноён гантай өнгөрсөн 100 өдөр гэдэг ном гарах үед цэвэр ингээ өөрөө бодож тий тунгааж харсан өнцгөө ингээд ямар өнцгөөс яаж хүн сургамжтай байлаар бичих вэ гэдэг тэр хэсэг бол өөр ингээ аюу чаленжинг хэцүү юм байлаа да. Яаж илэрхийлэх үү те. Тэгэд хамгийн гол нь номынхоо зорилгыг хүртэл ингээ мэдэх нь аюу чухал те. Энэ ном зүгээр ингээ ганы тухайн ном байх хэрэгтэй юм уу? Эсвэл зоологийн тухайн ном байх хэрэгтэй юм уу? Ер нь хинт зориулах хэрэгтэй юм те. Хинт зориулж юу хүрэх гээд ямар үр дүнд хүрэх гээд гэдэг тэр зорилгоо дахиад ингээ тодорхой болгох те. Зорилго тодорхой болсны дараа ямар сэдвүүдийн өрөөнд юу хийх үү гэдэг зүйл маань илүү оновчтой гарч ирдэм болоо гэж боддог. Тэгээд мэдээж нэг мэрэгжлийн сэтгүүлч юм уу мэрэгжлийн бичдэг хүн биш учраас эхний ингээд драфт норг байдлаа бол ингээд бичээд мэрэгжлийн хүмүүст ингээд уншуулсан. Тэгээд айгүйх шүүмж фидбэкүүд ингээд сонссны дараа дахин сайжруулалт хийгээд дахиж үзүүлээд дахин сайжруулалт хийгээд дахиж үзүүлээд явсан учраас ингээд тийм мундаг хүмүүсээс ингээд үг сонсож зөвлөгөөг нь авах нь айгүй чухал юм байна гэж бодсон. Тэгээ номын редактораар ингээд бас хоёр мундаг хүн ажиллаж айгүй миний хараагүй өнцгүүдийг хэлж тийм юм оруулаад илүү амттай болох юм байна гэдэг юм хэлжсэн учраас бас
чаленжнаараа гайгүй болж ирсэн болов гэж бодсон. Угаасаа ингээд чадахгүй юм чинь те мэрэгжлийн хүмүүсээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй юм байна. За 12 дугаар сургуулийн нүги одоо шантарсан үедээ юунаас мотивашн авдаг вэ гэж асуусан байна. Шантарсан үедээ юу? За тэгэл шантрах үед зөндөл гардаг байсан. Тэгээд заримдаа ингээд яг цагаа болоод унссан нэг өгүүлбэр те нэг ингээд онч өгс юм уу эсвэл ингээд нэг дуу байд юм уу те тэд нар өөрсдөө ингээд айгуу тийм юу гэдэг юм ч гэсэн тэрс урам зориг өгдөг те одоо шантарсан үед сонсох ингээд дууны жагсаалт бүр листүүд ингээд надад байдаг YouTube дээр те тэгээд ингээд хэцүү юм санагдах үед одоо ингээд яг тэр цаг нөхцөлийн ингээд даван туулж байгаа утгатай ч юм уу те ингээд одоо бити бууж өөрөө гэж утгатай ч юм уу те тиймэрхүү жижигхэн дууны өгнүүд ингээд сонсоод инспайр бол авдаг. Заримдаа ингээд ном унших ч юм уу, гоё кино үзэх ч юм уу те, гоё мотивашнл кинонууд ч юм уу айгуу урам зориг өгдөг юм шиг санагддаг шүү дээ. Баярлалаа. За, Ануужингаас асуулт ирсэн байна. Сайн байна уу? Намайг Ануужин гэдэг 12 дугаар сургуулийн хэрвээ та бүгдийг алга болгоод эхнээс нь эхлүүлэх боломж олдвол эхнээс нь эхлүүлэх байсан уу гэж асуусан байна. Энэ тухай би яг бодож боддог. Миний хариулт болохоор хэзээч үгүй гэж хариулах сонголтыг бол хийн. Яагаад гэхээр одоо би байж байгаа амьдралдаа, одоо би сонгосон сонголтуудтай, одоогийн байгаа бүх юмдаа ингээд сэтгэл хангалуун байдаг. Миний өмнөх бүх алдаа тий буруу шийдвэрүүд, буруу бүхэн маань өнөөдрийн намайг бүтээж тий илүү нөгөө нэг хүчрэх байх, илүү ингээд ухаалаг болох тэр нэг шийдвэрүүдийг ингээд шийдвэрт нөлөөлж байсан учраас би эзээч одоо юу ч алга болохыг хүсэхгүй яг л энийг яриад энэ сонголтуудыг дахиж төрсөн бол яг л энийгээр ингээд явах байсан бахаа гэж бодож байна тийм. Баярлалаа. Би ер нь бол энэ номыг нөгөө нэг Унгарт сурж байгаа. Тэгээ буцаж ирээд 21 хоног карантинлахад үнгүй өгсөн байхгүй юу. Тэгээд ингээл орж ирсэн чинь орон дээр баг байж орон дээр ч шээ. Төмпөж ингээд байжсэн байхгүй. Тэгэл вау яасан гоё юм унших юмтай боллоо гэж тэгэл уншиж исэн. Тэгээд ер нь нөгөө карантинлах цац чинь жоохон boring уйтгартай байдаг штэ. Тэгэл яг энийг уншиж хахад нөгөө нэг мэдээж депресд үе байдаг. Тэгэл тэрийг амар ингээл ойлгоод тэгсэн мөртлөө ингээд амар хүчрэхэг ингээд тэндээсээ босож ирээд ингээд ном бичээд тэгээд дээрээс нь ингээд гоё дизайны компани байгуулад явж байгаад амар бахархаж исэн. Тэгээд ер нь би бас ирээдүйд ном бичих сонирхолтой байхгүй юу? Ер нь жоохон ингээд нэлээ буурсээр сууж агаад гэхгүй юу. Тэгээд ер нь бол танаас бас таныг бас ментор олгоод ном бичих тал дээр зөвлөгөө авна гэж боддог. Болно тий ном бичих тухай айгу номоо гаргасны дараа айгу олон хүмүүс холбогдсон бас сэтгүүлч чиглэлээр ингээд сурдаг эсвэл ном бичиж гэж бодож байсан айгу олон хүмүүс холбогдоо та яаж юм хурдан ном биччихвэ тий тэр experience хаваалцаж гэж хэлжсэн тэгээд энэ талаар ингээд асуухад бол нээлттэй карантины үеэр тэр хүмүүс тарагсан номыг бол ган өөрөө ингээд надаас худалдаж аваад тий та хэдийг ингээд илүү бас цагаа гоё өнгөрүүлээсэ гэсэн үднээс ингээд тарааж өгсөн ба тэр бол уяахан шүү өгч байгаа тэр өглөг шүү. Тийм тэгээд залзаагч маань манай YS хөтөлбөр 44 ийм ном бэлдсэн байгаа, хандуулсан байгаа. Тэгээд YS лекцтэй орж байгаа хүүхдүүд, ер нь идэвхтэй байгаа хүүхдүүдтэй чаленжд ороод байр эзэлсэн хүүхдүүдтэй бэлгэлээд шагналуулгаад өгье гэж бодож байгаа. За тэгээд Ануужингаас дахиад нэг комент ирсэн юм шиг байна. Танд ганаа ахаас өгч байсан хамгийн гоё зөвлөгөө нь юу байсан бэ? Сэтгэлд чинь үлдсэн гэх юм уу да гинэ. За яг зөндөө олон юмнууд байгаа уу. Тэгээд тэр бүхнийг л би ингээд номон дээр оруулж номынхаа ингээд дүгнэлт хэсгүүд дээр ингээд оруулахыг ингээд хичээсэн байгаа. Гэхдээ яг ингээд хоёр зүйл бол яг ингээд байнга бодогддог. Эхнийх нь болохоор чамаг ингээд одоо солонг гарцсан те чамаг ажиллаа хийж байх үед ингээд хүүхд чинь нэрээд те нэг
Солонгох гарчлаа гэдэг ингээд танилцсан. Юу зааж байгаа тэр чинь ямар утгатай байлаа. Гол айдиа нь болохоор нэг юу байсан. Солонгол ингээд нэг л удаа гараад дуусдаг тий. Тэр үед ингээд хүүхэд чинь нэрээд энэ юу юм бэ гэж асууж явах үед ингээд хариулах хэрэгтэй юм аа. Ажилчин бол ингээд чамайг хүлээж байна шүү гэдэг нэг тийм өөрийнх нь бас ингээд философитой нийцсэн тийм зөвлөмжийг өгчээсэн. Тэрний юу вэ гэхээр хүүхэд чинь чамаас ирээд юм асуугаад яаж явах үед цагаа гаргаад тий хүүхэдтэй ингээд цаг гаргаж явахгүй нэг л өдөр тэр чинь том болоод явчихсан шүү дээ гэдэг тэр санаа тий. Тэрийг сонсноос хойш би одоо хүүхэд минь надаас ингээд ирээд юм асуухад би бол хизээч одоо цаашаа яваач гэх юм уу тий. Эсвэл хайхрахгүй өнгөрөөдөггүй одоо тэрийг ингээд аваад хариулаад ингээд хүүхэдтэй яагаад харьцаад ингээд тоохыг хичээдэг. Тэр маань ингээд гэр бүлтэй холбоотой юм нэг гоё үг байгаа. Хоёрдугаарх нь болохоор номоо бүр бичиж дууснаас хойш би ингээд жоохон бас нэг депресссэн ч ингээд явж байсан. Тэгээд офис дээр нь очиод би надад ингээд жоохон хэцүү байна. Надад ийм асуудал гараад байна ч гэлээ. Би ингээд бас ингээд зовлонгоо ингээд шууд нээлттэй яриад би яах вэ ингээд асуусан. Тэгэхэд тэр үед яг хэлжсэн. Чи ингээд хитрхи их олон удаа ингээд ном судлаж тэ тэр хүн энэ хүн гэж ингээд хайж явж байгаа ч гэсэндээ одоо яг ингээд өөрийнхөө бай оригиналаараа тэ бай гэдэг тэр санааг бол хэлсэн. Одоо би хин нэгнээс ингээ юм сурах гал яваад шүү дээ. Ингээд тэндээс ч юм сураад эндээс ч юм сураад ингээд авахыг ингээд хүссэн тэр юмнуудаа ингээ аваа явж байгаа. Чи яг өөрөө хин юм бэ? Чамаас яг юу гарч байгаа гэдэг тэр юм чи айгуу чухал байдаг аа. Тэгэхээр ингээд өөрийнхөө яг ингээ мөн чанараар authentic байж гэлээ. Нэг тиймэрхүү утгатай үгийг хэлээд тэр нь илүү намайг одоо ингээд эрлээ ингээд зогсох хэвээр бусныг ингээд бас сануулсан. Одоо хитрхи их ингээд өөртөө байгаа юм олж харахгүйгээр ингээд тэр мундаг энэ мундаг гэдэг ингээд явсаар айтал ингээд өөрөө яг чи яг юу хийж чадах юм. Өөрөө чиний оригинал чи яг оригинал зан чин бас юу юм те. Чамаас юу гарч чадах юм гэдэг зүйл айгүй чухал байд юм байна гэж бодсон. Тэгэхээр одоо тэрнээс тэгж хэлснээс хойш би ингээд нэг тийм бас хүмүүсийг бол нэг хит шүтгэн арай багсаад илүүтэй би яг юм бэлээ те. Би яаж ингэж өөрийгөө илэрхийлж байх уу гэдэг тэр тухай айгу боддог болсон гэсэн. Тэгэхээр бас л ингээд цагаа олсон. Тэр үед цагаа олсон юм байсан. Гэхдээ тэр мөч хүртэл бол ингээд бас тодорхой хэмжээнд эрэл хайгуул хийж тэ юм судлах хэрэгтэй бас байх л гэж боддоо шүү дээ. Тэр сонирхолтой гоё хариулт байлаа. Тийм. Ер нь хүмүүсийг хийж шүтэж болохгүй шүү. За тэгээд хүүхдүүдээ гэдэг байхгүй. За дахиад нэг асуулт байна. Нараагаас ирсэн байна. Гэхдээ нэлээд бодох хэрэгтэй асуулт байх шиг байна. Хэрвээ зам дагуу маш том дэлгэц дээр 3 үг эсвэл өгүүлбэр бичээрэй гэвэл юу хэлж бичүүлэх вэ гэж асуусан байна. Тэр бол таны нөгөө нэг хамгийн сүүлд гаргаадсан Буддагийн үг баг байх байх тийм ээ. Би баг хариулчлаа гэх. Угаасаа хамгийн түрүүнд зорилгоо өөрийнхөө зорилгыг хайж одоо тий. За хүмүүстэй бүх юм тодорхой болно шүү дээ. За Батминд гараа өргөсөн байна. Эхлээд ярих хүүхдүүдэд ирүүлж тий. Батминд ярээрэй. Камера нэгээд, микрофон нэгээд. За сайн байна. Маахангаас бүгдний нүдээр тэгээд зоологч зэнийг асуултсаа чи ганх уу гэдэг хүнтэй 100 өдрийг хамт өнгөрүүлсэн гэж юм. Тэгээд их олон зүйлийг сурч авсан байх. Тэгээ яг танаас яг асуух гэсэн зүйл бол энэ олон ийм их зүйлийг сурч аваад зөндөө удаан суралцсны эцэстээ компани байгуулад одоо яг өөрийнхөө ботсон хэмжээнд ажиллаж амьдрч чаддгүй санхүүгийн эрхчлөөнд хүрээд яг өөрийнхөө яг тэр мөрөөдчихсэн зүйлдээ хүрч чадсан уу гэж асуух гэсэн юм аа. Тий. Манай компани болохоор бүр 2012 онд үүсгэн байгуулагдчихсан гэдэг би хэлсэн тий. Одоо 9 дахь жилдээ явж байгаа. Хуйгаахтаа бол 2019 онд би энэ номын төсөл дээр ингээд ажиллаад номоо би ингээд бичсэн. Тэрнээс хойш 2021 гээд 2 жил одоо ингээд өнгөрсөн тий. Энэ хугацаанд би түрүүн лекцийн эхлэлээр бол хэлжсэн. Энэ хугацаанд яг юу болсон бэ гэхээр манай багт бол хамгийн топ хүмүүс бол орж ирсэн. Би өөрийнхөө нэг зорилгыг олсон гэж хэлсэн шүү дээ. Номоо бичиж дууслаа. Би зорилгоо оллоо. Бас ингээд компани амжилтаа авч явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Тэрний дараа видео контент бол хийхээ болсон. Энэ бол нэг бизнес биш юм байна гэдгийг ойлгож хараад компанийнхаа нэрийг, үйл ажиллагааныхаа чиглэлийг солиод дан одоо ингээд
дижитал бүтээгдэхүүн одоо веб, мобайл аппликейшны дизайны шийдэл гаргаж өгөх тийм үйлчлэгийг үзүүлж эхэлсэн гэх юм уу. Тэгээ тэрнээс хойш яг юу болсон бэ гэхээр маш том бүтцийн өөрчлөлтүүд би компани дээр хийж ирсэн. Хуйгахаас хойш дахиад би ментор авсан тухай түрүү ярьсан тий. Тэгээд бизнесээ ингээд хөл дээр нь босхын тулд ингээд бас акшн хийж эхэлсэн. Тэгээд өнгөрсөн жил би тэд нэлээд амжилттай ажилласан. Ковидын үеэр би тэд онлайнаар ингээд ажилладаг байсан. Тэгээд энэ жил бол энэ жилийн 6 сар гэхэд би тэд өнгөрсөн жилийнхаа амжилтыг аль хэдийн нугуулсан тий. Тэгэхээр ингээд өнгөрсөн жилээсээ бараг 100% ашигтайгаар илүү бизнес маань ажиллаад одоо 12 сар хүртэлх ингээд захиалга маань ингээд дүүрсэн тий. Би тэд маш их ачаалттай ингээд ажиллаж байгаа. Тэгээд дээрэс нь ингээд 3 газраас хөрөнгө оруулалтын санал танад хөрөнгө оруулалт хийе, хувьцаагаа бид нарт зараач танахтай хамтармаар байна гэсэн 3 том газраас ингээд хөрөнгө оруулалтын санал аваад одоо бол нэг нь ингээд сонгохгүй яах вэ гэдэг дээр ингээд ирсэн бол байгаа. Тэгэхээр үр дүнгээ өгсөн гэж бол харж байгаа. Тэгээд цаашаа бүр илүү том вижн байгаа. Энэ бол тэгээд өнгөж эхлэл гэж бас бодож байгаа тийм. Мэдээж санхүүгийн хичээлэнд хүрсэн гэж бод. Одоо бол би нэг тийм санхүүгийн төвчлөлтөд ороод байдаггүй. Хүмүүс харин мөнгө өгье тий гэд ирж байгаа. Дахиад мөнгө өгье, хамтрий тий өргөжүүлье гэд ярьж байгаа. Тэрэнд нь бол амар happy байгаа. Тий. За аль мөнгөний сонгох юм бэлээ гэж сууж байгаа юм биш үү тий. Би аль мөнгө аль хүний сонгох вэ гэдэг та. Тиймэрхүү. Амраас хөшөөс үүж тий. Энэ бол бас гоё том амжилт гэж би бодож байна. Тэгээд бас тийм Procraft Agency таны одоо компани бас нааш их таалагддаг байгаа. Тэгээд нөгөө нэг танай нөгөө нэг байгууллагаас бас суралцах юм зөндөө байгаа юм шиг санагддаг. Одоо жишээ нь share time гэдэг те одоо тийм share time гэдэг хүмүүс нь хоорондоо ингээ хэрэгтэй зүйлээ хуваалцдаг. Тэгээд дээрэс нь өөрсдийнхөө нөгөө нэг ажлын бас to do list-ээ ингээд ширлж байгаа байдал те нэг тиймэрхүү ер нь хандлага нь айгүй тийм юу санагддаг. Залуулаг тэгээд айгүй тийм апдейтед амар гоё санагддаг. Тийм. Угаасаа технологийн компани болохоор угаасаа өөр юм билээ. Баярлалаа. Тийм мэдээж энэ зөвхөн миний гэхээс илүү ингээ надад зөвлөгөө өгсөн коуч, менторингийн хэлжсэн юмнууд бол зөндөө байгаа тий. Тэгээ өмнө нь би бас алдаад ингэж болохгүй байна ингээд алдах бүх нөхцлүүдийн өмнөх 5 6 7 8 жилдээ ингээд туулсан учраас одоо сүүлийн 2 жил бол нэлээ тий номоо гаргаснаас хойш нэлээ өөр арга барилаар ингээд явж байгаа. Тэр маань бас нэлээ ажиллаж аягүй амжилттай хэрэгжээд байгаа гэж бодож байгаа. Тий. Баярлалаа. За Батминд асуултанд дууссан тийм ээ. Гараа өргөхөө болж болно шүү. За баярлалаа. За баярлалаа. За хатгалын марламаагаас асуулт ирсэн, комент ирсэн байна. Сайн байна уу? Хатгалаас холбогдож байна. Марламаа байна. Маш гоё стори байлаа. Баярлалаа. Өөрийнхөө алсын хараа зорилгоо олох их чухал, хамгийн чухал гэдгийг ойлгоод тэгээд өөрийнхөө зорилгыг олохын тулд хайлт хийгээд сорилттой тулгарснаа нэг сонирхолтой байлаа. Ойлгож авсан зүйл нь гэвэл багаараа ажиллаж байгаа үед бол хүн болгон өөрсдийн эрх ашигын төлөө бус тодорхой зорилготой болоод бүгдээрээ тэр зорилгодоо хүрэх гэж хичээх бас үйл хийх хэрэгтэй гэдгийг ойлгууллаа. Номоо уншиж дуусаад өөр төрсэн сэтгэлээ хуваалцнаа гэсэн байна. За тэгээд бас өөртөө үргэлж зөвлөгөө өгч байх ментортой болох хэрэгтэйг ойлгууллаа гэсэн байна. Nice. За баярлалаа Марламаа. Тийм. Ялцчгүй айгүй зөв ойлгосон байна. Тэгээ түүнээс ингээд чиний амьдралын зорилгоод мөнгө олох тухай бас биш гэдгийг би одоо ингээд 5 жилийн цагаа зарцуулж ойлгож байгаа юм ингээд таад одоо өнөөдөр ингээд ойлгоод аавна гэдэг бол тэрэнд баярлж байна. Яг гол мессежийг барьж авч чадсан айгүй баяртай байна. За Нинжин гэд манай интернэс асуулт байна. Сайн байна уу? Та өөрийнхөө депрешнийг одоо алга болсон гэж боддоггүй. Үүнийг зохиогчийн хувьд юу гэж дүрслэх вэ гэсэн байна. Депрешнийг үү? Аха. Тийштэй бүх юм ингээд тодорхойгүй үед яадаг вэ гэхээр ингээд юм хийгээл байгаа. Гэхдээ яг юуны төлөө яах гэж гэдэг хариулт бол байдаггүй. Тийм юмнаас ингээд депрешн үүсдэг юм шиг санагддаг. Одоо би анх нэг компани үүсгэн байгуулахдаа амар happy байжсэн бол сүүлдээ ингээд нэг зориггүй болоод ирэх үед ингээд амар хямраад тэрийг ингээд анх удаа манай найз хөндлөнгөөс арчаад зөвлөө чи ер нь энийхэ болцсон байх шүү. Дандаа инээж ядагаас яг юу тохиолдтой вэ гэж ингээд асууж байсан. Тэрийг би ерөөсөө мэдээгүй тэгж хэлэх хүртэл мэдээгүй байсан гэсэн. Тэгээд ингээд эрэл хаагууд хийгээд явсан чи ер нь нэг компанийнхаа юм төгсцсөн
хүн чинь ингээд холын зорилго байхгүй аваас ойрын зовлон оршин гэдэг нэг манай Чингис хааны хэлсэн үг байгаач тийм. Тэр л баггүй. Тэгээд холын зорилго байхгүй. Тэгээд өдөр тутмынхаа ажилд ингээд түүртэй айгүйх стресстэй байсан юм шиг байна тухайн үед. Одоо болохоор бид нэлээд том зорилго тавьсан. Бас олон улсад гарыг, Азтай гарыг гэсэн том зорилгууд ингээд байгаа учраас одоо өдөр тутмын депрешнүүд болж байгаа юмнууд бол стресс бохомдол, депрешн гэхээсээ илүүтэй зүгээр л амар гоё чаленж юм байна. Энийг яаж давах вэ гэдэг тийм чаленж болгоод илүү эерэг тодорхой ингээд хувирсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг бол депрешн гэж нэрлэж болохгүй. Зүгээр сорилт гэж би бол боддог тийм. Тэгээд тэрэндээ одоо яаж шийдэл болох вэ гэдэг ингээд арга хайгаад явж байгаа нөөрөө бас хөгжиж байгаа боломж гэж боддог. Тийм. Ер нь депрешн яг нөгөө нэг юу болох нь мэддэхгүй байх үед л болдог юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд би бас яг депрешн маягийн зүйлд ингээ орж байхдаа яг хизээ юм бэ гэдгээ бодохоор яг нөгөө нэг ажилласаа гарцсан, марцсан тиймэрхүү үед эсвэл ажилд орох гээд ингээ хайж байгаа ч юм уу те яг ингээ зорилгоо олоогүй. Тэгээд яг нөгөө нэг миний вижнтэй, миний зорилготой таарах компани төрийн бас байгууллага юу байна, яг нийлээд ажиллаж гэл бүр ингээ ажилд ороо гарах тэр зүйл амар хэцүү учраас нэг тийм яг сэтгэл зүрхэндээ ингээд итгэдэг хүмүүстэйгээ ингээд гар нийлээд амьдралынхаа турш ажиллахыг амар хүсдэг. Тэгээд тэгж итгэл ер нь бол Монгол филологи тэгээд YC дээр ажиллаж байгаа. За тэгээд би энэ одоо чатан дээр Facebook Procraft Agency-гийн Facebook пэйжийг шеэрлжлээ. Тэгээд та сонирхох юм бол энэ Facebook-оор ороод үзээрэй. UX UI дизайныг сонирхож байгаа бас хүүхдүүд байгаа. Ер нь бол мэргэжлээ хэрхэн сонгох вэ гэдэг тал дээр зөвлөгөө авахын тулд бид нар YC зөвлөгөө өгөхийн тулд YC лекц, тэгээ ер нь бас лайфстайлд нь эргээр нөлөөлөхийн тулд ингээд YC лекц зохион байгуулдаг байгаа. За тэгээд тэрний артталт нь forms гэдэг за би дахиад шеэрлжээ. Энд чинь болохоор юу вэ гэхээр бид нар судалгаа авч байгаа. Одоо энэ лекц маань ямар шүү болов яаж одоо сайжруулахаар байна гэд ингээд судалгаа авдаг байгаа. Тэгэхээр судалгаагаа бүглөөрэй. За. Тэгээ ер нь бол манай YC лекц маань энэ хүрээд ер нь бол өндөрлж чинь тэгээд оролцсон маш их баярлалаа. Совта гэдэг охин нэг юм асууж ирсэн юм байна. Сайн уу хоцорч орж ирсэн учраас коучийн тухай сонсож чадсангүй. Коуч хаанаас хэрхэн олох вэ гэж асуусан байх юм. Энэ дээр та зөвлөгөө өгч болох уу? Ер нь коуч олно гэдэг бол тийм амархан зүйл бас биш юм шиг санагдсан. Айгүй хэцүү. Тэгээд хоёрдугаар нөгөө зөөр нэг юм коучингийн хөтөлбөрүүдтэй юмд ингээд бас хамрагддаг шүү дээ. Одоо сүүлийн үед ментор ментигээд ингээд айгүй юмнууд яадаг болсон. Зарлагддаг болсон. Тэнгүүт бас ингээ яг өөртөө таарах, өөрийнхөө характер таарах ч гэдэг юм. Тэр хүнээ бас олж авах. Энэ төр бол ингээд бас айгүй хэцүү байд юм шиг санагддаг. Би ингээд 9 жил хайсан гэж бодлоо. 8 жил хайж аваад 8 жилийн эцэст ингээд байнга л нэг коуч ментор бол хайгаал явж ирсэн. Тэгж явж байхдаа л ингээд ном бичээд яваад байгаа шүү дээ. Өсөх зам ном ч ингээд ментор хайж явж байхдаа гарсан ном. Дараагийн ном маань дахиад ментор хайгаал явж ирсэн. Тэгээд ментор хүчээр шахах ментор бол тэгээд явсан ном баа тийм. Явсны үр дүнд ингээд гарсан бүтэл тэгээд яг ингээд дахиад би ингээд бас л хэрэгтэй юм шиг мэдрэмж ихлээд ингээд төрдөгтэй хүнд ингээд надаа ингээд коуч угаасаа хэрэгтэй юм шиг байна гэж мэдрэмж төрөөд аваад ингээд хайх хэрэгтэй. Тэгээд зарлах хэрэгтэй юм шиг. Би одоо ийм чиглэлээр ингэж хөгжмөр байгаа. Энд ингээд тусалж чадах хүмүүсийг олж өгөх хүн байна уу гэж би ингээд нээлттэй өнөхөр зарлаад явсан. Тэр үед манай найз өөрийнхөө найзтай холбож өгье гэдээ холбож өгөөд контактыг нөгөөд очиж уулзаад тэгээ олж ирсэн гэсэн. Тэгэхээр чиний зорилго чинь тодорхой болсон тий. Чи бас ямар хүн хайж байгаа чинь бас тодорхой болсон үед бол ингээд арга зам бол олдох байдаг үү тий. Тийм ер нь шууд одоо тэр хүнээсээ л асуучвал бараг зүгээр юм шүү дээ. Яг ингээл нэг тийм харж одоо хүндж явдаг тэгээд ер нь суралцахыг хүсдэг хүн рүүгээ шууд холбогдоод тэгээд та боломжтой болов гэж ер нь тайлбарчхад бол болох байхаа л гэж би бодлоо. Ер нь л тийм. Тэгэхдээ нөө гэдэг хариу сонсох магадлал айгүй өндөр шүү. Тэгээд
бас айгүй завгүй байдаг учраас ингээл тий. Тэр болгоо ингээл яадаггүй. Тэгэхээр тэрэндээ бас бэлэн байгаад тэгээд тэгэл явна. Одоо би 8 жил зарцуулсан гэдэг чинь тэгээд таад одоо 1 жил зарцуулах, 2 жил зарцуулах биш байлгүй дээ. Тэгэл тэгээд би одоо коучтойгоо үргэлжлүүлээд ингээд бас ажиллах сонирхолтой, хүсэлтэй илэрхийлсэн байгаа. Манай хүн бас окей гэсэн байгаа тийм. Тэгэхээр яг тэр хэмжээний тэр нийцлийг олно гэдэг бол бас айгүй чухал. Тэгэхээр айгүй сайн туршаад үзээд янз бүрийн арга хайгаал явах хэрэгтэй. Өөрийнхөө бодсон тийм. За одоо ингээд ер нь бол YC лекцээ ингээ өндөрлөе. За дараагийн YC лекц маань болохоор зориг сангийн гүйцэтгэх цагшлаар ажиллаж исэн Marlma гэдэг эмэгтэйг оролцуулна. Тэгээд одоо өмнөх магистраа болохоор Америкт төгсөөд Obama Foundation-ы тэтгэлгээр Америкт төгсөөд одоо дахиад 2 дахь магистраа Public Affairs-аар хийж байгаа. Тэгээд тэтгэлийн талаар ярих байгаа. Тэгэхээр маш хэрэгтэй YC лекц болно. Угаасаа хүүхдүүд маань, залуучууд маань байнга асуудаг байхгүй. Гадаадд угаасаа тэтгэлэгтэй сурмаар байна гэд тэр тал дээр зөвлөгөө өгөн одоо орж байгаа шүү. Дараагийн 7 хоногт. Дараагийн 7 хоног биш. 2-7 хоногийн дараа шүү. Sorry. 9 сарын 18-нд болох байгаа. Тэгээ ер нь бол өглөө болно. Яагаад өглөө болж байгаа вэ гэхээр Marlma маань Америкт байгаа 12 цагийн зөрүүтэй учраас яг тэгж тараад байгаа. Өглөө 10 цагаас болно. 9 сарын 18-ны 10 цагаас болно. За тэгээд судалгаагаа бүгдөө YC-ийн хүүхдүүд маань оноо цуглуулдаг байгаа. Тэгээ оноогоо энэ үгээр авах боломжтой. Тэгээд бас санал хүсэлт байх юм бол хин чамаагүй ороод судалгаагаа бүгэлж болно. За ингээд бүгдэнд нь маш их баярлалаа. Нэг цагийг зарцуулаад ингээд оролцсонд нь тэгээд зөндөө их юм сурч авсан байх гэж бодож байна. За баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Амжилт. За баярлалаа. Баяртай.